Сонголтой хөө. Чи эхлэе дар. Хойлоо зэрэг дараа. Бэнэж. Аха. Бараг марлаа энд ирж байна. Хөөе. Доктор. Чи одоо тэнийг юм уу? Чи өөрөө зогсоог байс тий. Тэг хөлөөрөш гараараа зогсоож болтгүй юм уу? Миний гар завгүй байна. Ямар цахилгаан татарсан байна шүү дээ. Хаалгаа мөрхөр гэж. Марлах хүмүүстэй өгнө. Мөн шүү дээ. Марлаа. Шинэ аятаа. Юу ээ? За одоо яасан юм уу? За юу гэж дээ? Нэг сэтгэлгүй амтандаа таарал юм болж байхгүй юу? Янзлагддаг байгаа нэрээ. Ганцхан байгаа шүү дээ. Жоохныхоо зан хаяхгүй. Зодоогийн томлог айлаа шүү дээ. Би өөр хүн болсон. Зац тэр яах? Үлсч өглөө хоол хийсэн үү? Тэрнээс өмнө нэг юм харуул. Миний өрөө юм уу? Аха. Энд амьдрандаа. Найс нь 22 жил амьдрахтаа Ах удаа тусдаа өргөт толч. баярлалаа минь. Найдан цагийн ажил хийхээрээ түрээснээс нь хамт төлнө. Санаа зовлтгоо. Тэр ойлгомжтой штэ. За, гэмээ анзалж. Гарч юм авч идэ. Чи хоол хийгээгүй юм уу? Би хоол хийснээс KFC идснээрээ. Гайгүй манахаас ойрхон. За би хүлээж ий за. Хордлаарай. Чи ирсэн юм уу? Чи энд юу гэж байгаа? Хайцч чаа. Бас эрэг тарих чинь. Би чамаас юм асуугаад байгаа юм шүү. Энд юу гэж байгаа? Далай манай хажуудлын орцсон шүү дээ. Хулуу өнөөдрөөс надтай хамт байх юм. Юу ээ? Хар агаасаа зэрэгцээ байран дэчээд одоо дахиад хамт байгаа юм уу? Тойд би бинээс уйдахгүй нү? Энийг өөр байр төрөслөхгүй байсан юм. Одоо чамд л хэцүү шүү дээ. Чи одоо найзгаа юу гэдэг байгаа юм бэ? Танихгүй газар танихгүй антай байх гэдэг юм уу? За одоо болно хоёроо.
Жохон багтаад хэрэлддэг байсан. Одоо ч гэсэн хэрэлцээр ах юм. Талаа болооч. За. Дай хайж чаа. Чамд ямар хамаатай? KFC орох чинь. Хамт явах уу? Хамт идээл гэж битгий хэлээрээ. Найзаа. Тэгвэл ганцаараа л явах болж тээ. Найзаа. Бааш өчтөр явуулсан зохиолоос нэг хэсгийг засмаар байна гэсэн. Тийм үү. Уучлаарай. Мото. Чод өөрөөсөө ичихгүй нү? Ийм том битээж 3 жоо хөвгт дэрлэхээсээ. Бид утгаарай. Хэж ингэ үзэрэй. Яах гээд байна? Заадах чинь гэж бодож шин. Тоолсон ял цайсан найз. Энэ хинийх юм болоо? Эзэн байгаа юм болоо? Байхгүй. За. Авлаа шүү. Хүрх юм бэ. Унчин хайр. Унчин хайрыг энэс лөө яаж л хэлэх юм бэ? Ямар сэтгэлүүдэл мэдэрдэггүй байна гэдэг шүү дээ. Ойлгомжтой биш үү? Залуугийн сэтгэлүүдлийг ингээ илчилж хэрч аргагүй шүү дээ. Хайртай юм чи ичлэх хэрэгтэй үсттэй. Гүй, үнчээр залууд юу мэдрүүлж байгааг бич хэрэгтэй хаа. Жишээ нь юу гэж? Жишээ нь хиндээ өөрийнхөө сайн босноо ч анзаарахгүй цээж нэмдүрлэн. Тэг өдөр болго харахгүй л бүх юмд нь сүлдээ өөрийгөө сайн босныг мэдээд ямар нэг үйлдэлийг сайн Яагаад яаж байгаа? сэтгэлийн хүлээ зөвшөөрөхгүй байхаа гэдгээс. За тэгээд өмнө нь байсан харилцаагаа бүр дуусчихгүй гэдгээс л айж ахгүй да. Чи гэхдээ зохиолчлох байсан юм шүү. Багш чамаас зөндөө гуйсан биз дээ. За тэгээд тусалж л байгаа юм биш үү? Баярлаа. Хөөе. KFC аваагүй юм уу? Өөрөө чи дэрэж. За бичээ. Яа. Энэ нас хамт явах юм уу? За чи тустай явж болно шүү дээ. Чи одоо юу? За болооч дээ та хоёр. Хөөе, далаагүй. Миний эхний хичээлийн өдрийг битээ бүснэлэх гэдэг. За чи өөрөө л Тэр яах вэ? Өнөөдөр сургууль дээрээс нь хамт сурах хүмүүстэй харна хэр бүр тогтлоод ах юм. Битгий нэг хүлээл тавиа. Яаж байгаа юм? Чиний төсөөлтнөөс өөр авах болохоор. Ай, та хоёр миний юу төсөлж байгаа яаж мэдчихэв? Шот. Эхний өдрөө стресстгүй шүү бүгдээрээ. За. За явъя. Хацарлаа. нэг урд гараа явж гэн сургуулийн ханыг мэдчихэж байгаа юм уу? Болооч дээ. Хүлээж. Далаа марлаа бид гурав багаасаа найзлсан найзууд. Уулзахаараа гадаа тоглохгүй, нэгнийдээ очиж кино үзэж цагийг өнгөрүүлдэг байсан юм. Гэхдээ бид гурав том болохын хэрээр дэлгэцэн дээр харагдаж байгаа жүжигчид биш. Дэлгэцний ард ямар хүмүүс яаж ажилтгийг илүү сонирхдог болсон. Тэр тусмаа хиний толгоноос энэ үйл явдал гардаг бол гэдгийг. Тийм болохоор л марлаа бит хоёр зохиолж, харин далай зураглаачлахаар шийдсэн. Тэгээд бид гурав 10 жилээ төгсөөд кино ихтэйм шалгаруулалт өгөөд хоёр найз маань төв сургуульд тэнцэж, харин би тэнцээгүй. Тэгэл салбар сургуульд орсон юм да. Гэхдээ хацтай тохиолдлоор ч гэх юм уу, сурдаг сургуулийн маань төв сургуульд зохиолч ангид нэг оюутны оронтой гараад би хот руу шилжиж ирсэн. Тиймээс
Өнөөдрөөс эхлээд 20 найзтай хамт сурна гэсэн үг. Манай үеийнхэн бүр утасны хараад болсон биш. Болцооныхаа аппликейшн хэрэглэсэн чи бүр дата өрдгөн. Чи ялээ цацтай. Юу ээ чи? B+ хослолоо хөтөлбөрт үйлчлэгийг ашиглаач. Тали хараа та. Энийг хар та. Ийм олон удаа санал явуулж ахт нь ганц удаа болцчооч. Заавал болж хаалттай биш шүү дээ. Ингэж хамгийн доор орвооч. Бэ чи та. Яагаад далайгийн утас бүх хүүхдүүдийн утастай авт дуурайд байгаа юм? Бид хоёр утас яагаад дуурахгүй байгаа? Хувцаг. Тэмбэр каутер. Чирэдэг үү? Би кактусдаг. Хөөе. Найз хүштэй. Хөөе, энд юу болоод байгаа юм? Манай сургууль сурахаас гадна дахиад өөр юм байгаа. Юу юм? Болзооны аппликейшн. Болцооны аппликейшн. Зөвхөн манай сургуулийн оюутнууд ашиглах боломжтой аппликейшн гэсэн үг. Өөр таалагдсан эсрэг үүснэлүүгээ болзооны санал явуулна. Тэр хүнд нь зөвшөөрөх юм бол болзооны аппликейшн таарт болзооны даалгавар өгнө. Яг юм тоглоом шиг аппликейшн юм байна шүү дээ. Хүсвэл болзоод хүсэхгүй байвал болоод. Хүссэн хүнлэг бол биш л дээ. Чи дээр ч ихсдэг хүнлэгээ биш, зөвхөн доор ч ихсдэг хүнлэгээ л явуулах боломжтой. Тэр дээр доор юм хин ч гисаад байгаа. Болзооны аппликейшн. Хэр олон хүнээс болзооны санал авна тэрүүгээр чинь чагсаадаг байхгүй юу? Миний найз бол эхний 3 чагсдаг үстэй. Им хөрх юм чинь. Би аппликейшн татаагүй. Яагаад? Аппликейшн бас татахгүй гэж болно. Гэхдээ нэг татчих юм бол хүссэн төгсөлтөө устгаж болохгүй. Тэглэж эхний 3 дөөр хүмүүс үдээ. Эхний 3-т байж болохоор царайлтал хүмүүс шүү дээ. Зарё. Чи өөй, яалаа гинэ. Чи өөрийнхөө ранг хэдэд үүдэг гэдгийг мэдэж гин үү? Мангарцсан. Хэн бол чи хүний найз хүн бэлэг өгöd байгаа аа? Энийг өөрөө. Хөөе. Хэрэггүй. Яагаад байгаа юм бэ? Сургууль дүрэн байдаг шиг аппликейшн гэсэн дүрмтэй. Бусдын асуудал битгий оролц. Явъя. Дээр тэлтэн дүрм ямар хамаатай. Чи одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа? Явъя. Би ч юм дараа нь тайлбарлая. Сургуулийн чи хүүхдийн дээрлэхүүлж яхад яа бусан зүгээр хараа зогсоод байгаа. Чи хүртэл Гайх чагаа чи ойлгож байна уу? Дараа нь хэлье. Хичээл эхэлээ сууя. урагшаа сууя. Хөөе улаан. Зөв хаан суучаа. Ийшээ суучих л та. Хөөе. Бид хоёр суух чаг харахгүй нү? Энэ одоо юу яалаад өнгөнээд байна? Шиний ялаа юм шүү. Ядаргаатай. Унгаас хүмүүсээр нахуулаач. Авч өг. Өөртөө хаан суучаа гэдэг чинь. Шинээр ирсэн юм уу? Шинээр ирсэн гэж байна шүү дээ. Сургуультайгаа ч танилцаж амжаагүй байхад нь зөөлөн хандлаа. Хөөе. Намайг танихгүй нү? Холд. Дахиад тийг үзээрэй. Чи одоо юундаа бохолцоод байгаа? Ийм үед бид нар шиг оюутнууд зүгээр чимээгүй жах хэрэгтэй үү? Бид нар шиг гэж бид нар яасан юм? Бид нар шиг аппликейшн татаагүй оюутнуудыг үл үзэгдэж гэдэг байхгүй юу?
Сурах гэж ирсэн юм уу? Хүн дэрлэх гэж ирсэн юм уу? Чи бас арай ингэ дэрл хүлээд байд юм шүү дээ. Үгүй үгүй. За сайн байцгаана. Зя дархан салбараас шилжиж ирсэн хулан хаана вэ? Би Хичээл эхлэхээс өмнө шинэ оюутандаа сургуулаа танилцуулах нь зөв байх. Манай сургууль салбар сургуулийг бодвол 8 ангитай. Найруулагч, зохиолч, гэрэлтүүлэгч, зураглаач, зураач, продюсер, маркетингийн менежер. Би зохиолын үндэс хичээлийг орох багш уянга. Миний хичээл бүх оюутнууд заавал суух ёстой. Ягаад гэвэл зохиол гэдэг киноны амин сүнс. Шалтгаангүйгээр 2 удаа хичээл таслах юм бол хичээлээс түтгэлзүүлнэ. 3 дугаар курстээ шилжиж орж ирж байгаа анхны оюутан бол чи. Чамайг салбар сургуультаа шилтгэн нэсэн гэж сонссон. Гэтэ тэр одоо энд хамаагүй. мэдж байгаа багш. Ойлгомжтой. Хичээлийг эхэлцгээе. Ингээд далаа хийцээ. Зурагтайгээд явцсан гинэ. Зураглаач ангийнхаа ил хэдийн гадуур дадлаханд орсон юм уу? Харин тийм биш шүү. Гоё юм би. За тэгвэл би сургалтын албаар очоод ирье. За очоо байж. Окей. Хөөе. Яна очлаарай. Хөөе. Би чамайг дахиж тэгээд үзээрэй гэж хэлсэн биз дээ. Тавиач. Би сая чамайг харсан шүү. Чи ч одоо мэдэрч мөтэй бо. Чи маа өөрийгөө юу гэж бодоод байгаа юм? Аппликейшн татаагүй юм байжээд. Яа тавил та чи. Надад тэр аппликейшн ямар хамаатай. Юу гэсэн үг юм? Энэ сургууль сурж байвал 4-ийн даах ёстой үстэй. Тийм үстэй. Яа тавил та чи. Дугай. Би чамаа сургуулийн захиргаанд бэлтгэн. Уусаа тийш явж ирсэн. Хоёул хавд яв. Би ч гэсэн тэгвэл чамайг хүний би зөвшөөрлөг өгсөн гэж шүүхдэг нь заяа. Одоо болноо. Төрөөнөөс хойш яах гээл шинэ оюутнаа дээрлэхэд идээмтэй. Чи одоо хүртэл аппликейшн татаагүй байгаа юм уу? Татаагүй. Уусаа татах сонирхол алга. Татах үгүй нь чиний сонголт өө. Гэхдээ бусдыгаа хүндлээд сургуулийнхаа дүрмийг дагаад аппликейшнээ татчих юм бол дахиж юм асуудал гарахгүй бах тий. Энэ сургууль чи юу яац юм бэ? Бүгдээр нь зүгээр хараад зогсоод ах юм. Чи ч гэсэн. Хөөе. Чи ч гэсэн тэнийг юм уу? Яагаад энэ хідэд дээрлэх хүлээд байгаа юм? Марла би юм яриад байна штий. Улаан. Тоох тусам асуудал улам нэмэгдэнэ. Зүгээр тоохгүй орхич. Цааш тааж гисэн. Үгүй юу гэсэн үг юм? Харин ч тэмцэж өөрөө хамгаална үсттэй. Ер нь яагаад хинч сургуулийн захиргаанд хэлэхгүй байгаа юм? Чи бид хоёр асуудлыг шийдэж чадахгүй. Би ч гэсэн анх орж ирэх юм шиг гайхдаг байсан. Гэхдээ юу ч өөрчлөөгүй. Солиорчч. Чи бүр энэ хідээс ямар ч ялгаагүй сонсогч шин. Намайг загнах цаг зөндөө олтноо. Юу ч гэсэн эртгээ харъя. Хатагтай английн захиалсан KFC бэлэн боллоо. Баярлалаа. Миний төртөө нааны. Бүр авч өгөх юм уу те? За. Баярлалаа. Энд тэгээ түрүү жилийн фестивал төрүүлсэн кино юм уу те? Би нөхдөд нэг л харсан санагдаад байх юм. Хин? Шидэж ирсэн шинэ охин. Чи биш. Чи танд юм шүү. Би биш. Тэр охин ч харин таньдаг баг. Йоо нэг харсан юм битэг мартахгүй дээ. Тийм байдлаар очоод яагаад одоо хүртэл татахгүй юм? Юугүй. Шинэ охин аппликейшн. Тэр ирнэ. Яасан болдон дөрмөр байгаа юм уу? Яасан болохгүй юм.
Чи хэрэг болзон дөрвөл над охин чи автоматар 20 байр дээшлээ штэ. Ой чи юу? Одког шинэ охинтой хайртаад байгаа юм. Өнөөдөр чинь хоёрын амнаас ямар их шинэ охин гэдэг үг гарч ирэх юм? Чиний амнаас нь гарчлаа шүү дээ. Тэгээд хардаад байгаа юм уу? Эсвэл харамлаад байгаа юм уу? Чи над өөрийнхөө царайг хар. Тэгэд намайг хар. Миний царай яасан? Царай л гэдэг шүү дээ. Чи яасан? Хэрэг тэрсэн гэлөө. Эзэн хэрэг тарих бол гэсэн эхний өдрөөс л эхэлчих шүү. Чимээ одоо нэг найз чинь дээрлэхүүлж явах та нь юу хийж исэн? Хин? Юу гэсэн үг юм марлаг нэг хидөө октод. Хулаа харин буруу ойлгоод байгаа юм аа. Хоёул угаасаа эхний өдөр гайхна гэж мэдчихсэн шүү дээ. Аппликейшнээс болоод. Суу. Чадахгүй. Суу гэж юм. Бисээ бодлоо л доо. Өглөө чиний утас аппликейшнээс олж дуурсан уу? Тийм. Тэгвэл яагаад хоёр найзын нэг нь татаад нөгөөх нь татааг байгаа юм? Над гүнтэй болох хүсэл алгаа. Зүгээр хичээлээ явж хад хамаагүй амар хэдий. Тэгвэл чи яагаад татсан? Сонирхолтой шүү дээ. Уцаагч. Яг чаа. Тэр шуураад байгаа аппликейшнийг харъя. Чадахгүй. Чимээ. Зүгээр л амаараа хоёлаа болцохоо гэж хэлчих юм дээр заавал аппликейшн татаж ингэж хүндрүүлэх ямар шаардлага байгаа юм? Тийм биз дээ. Ой, наад аппликейшн чинь бидний энэ сургуульд орж ирэхээс өмнө олон жил болоод тогтчихсон. Зарим оюутнууд энэ аппликейшны төлөө энэ сургуульд орж ирдэ шүү дээ. Уламжлалч гэж. Тэгвэл тэгэл энэ аппликейшнийг татчих л та. Тэ? Би татахгүй гэж хэлсэн шүү дээ. Үнэхээр сонирхоод амар чи өөрөө тат. Гэхдээ чамд бол би хэрэггүй л гэж зөвлөж байна. За би эртхэн амарлаа. Ухаантай бай. Наураа жоохон даар. Чи тухай. Хоолд. Кино агаад. Цаашаа суу.